Сайн байна уу? За, энэ удаагийн бичлэгээр өдөрт би яг юу хийдэг, юу яг тогтмол хийдэг талаараа ярихыг хүслээ. Тэгээд хамгийн үг гэхлээр хүүхдүүдээсээ би нэг цаг 30 минутын өмнө босдог. Тэгээд эдрийг амжилтдаг байгаа. Хамгийн эхлээд нүүр гараа угаачаад энэ шатгаараа бүтэн бие шатагддаг байгаа. Энэ нь болохоор айгүй олон ач тустай. Тэгээд арсыг чангална, гоё чийгшүүлнэ, одоо нөгөө муухай юу арсуудыг гуйжуулна, хэрэггүй арсуудыг хурдангуйжуулж өгнө. Тэгээл цусны эргэлтийг сайжруулдаг. Тийм олон төрлийн ач тустай байгаа. Энийг ингээд бас илүү олон мэдээллийг нөгөө мэдхийг хүсвэл бас ингээд YouTube мөгөөс хайгаад үзүүл зөндөө байгаа. Тэгээ энийг одоо ингээд хэрэгжүүлээд 2 сар гарсан болж байна. Тэгээд миний арс улам гой зөөлрүүд тэгээд чийгшилтэй болоод илүү гоё болж байгаа. Тэгээд одоо нөгөө нэг бас унжилт арсыг чангалах, үйлчлэгээд болохоор арс нарсыг хурдан унчихгүй энэ ер нь хэрэгжүүлж хахад үнэхээр хэрэгтэй юм байгаа шүү. Тэгээд одоо том модууд тэгээд урд анхаарал тавьдаг гоё сайхан хүүхнүүд өдрөө айгүйх энийг хэрэгжүүлдэг байгаа. Ийм гоё зүйл байна, ичтэй зүйл байна. Дараа нь болохоор би энийг хийдэг байгаа. Энэ болохоор нөгөө нэг зарим хүүхнүүд мэдж байгаа үлтрээ чангалагч. Тэгээ энийг одоо ганцаараа агаад дээрээ одоо тэг хүүхнүүд угаасаа 30 гараад эхлэхээр ерөнхийдөө хамаагийн өмнө суларч эхэлдэг. Тэгээд эмэгтэйчүүдийн эмчнээс энийг айгүйх зөвлөдөг байгаа. Тэгээд хүмүүс хөшрөөд ирэхээр бас хүмүүс нөгөө нэг шээс задрах өвчин гээл байдаг шүү дээ тий. Тэр мөрнөөс хамгаалсан байгаа. Тэгээд одоо ганцаараа агаад дээрээ энийг бас ингээд айгүй сайн хэрэгжүүлж ашиглахад зүгээр боломж юм байгаа. Тэгээд энийг бас хэрэгжилж хахад их зүгээр байгаа шүү. Бид нар нөгөө айгүйх усуудаг. Тэгээд айгүйх бас бийцдэг, 0 ордог байгаа. Тэгээд тэр доолнд ч юм бас суларсан байгаа, сулардаг. Тэр мөрөө үуч айгүй сайн хэрэгтэй байгаа. Одоо нөгөө жирэмсэн ээж нар ч бас айгүйх 0 ордог байдаг шүү дээ тий. Гэтэ жирэмсэн хүн хэрэгжилж болох байхаа мэдгүй байх. Ерөнхийдөө нөгөө нэг тэгэхэр ч айгүй сулардаг, молордог гэдэг шүү дээ тий. Тэгээ энэ бас айгүйх зүгээр байгаа. Тэгээ би нөгөө нэг өглөө дасгал хийхээс өмнө ингээ хийждэг, босоод хийждэг. Тэгээ дасгал хийхэд бүр илүү сайн ч тустай нөлөөтэй байгаа. Эхлээд энийг эхлээд эхний анхан шатны тэгээ энэ 2 дахь шатны яга маань бас нэг мундаг найз охин минь хэлээд тэгээд би бас яасан захиалж аваад хэрэгжүүлдэг болсон байгаа. Энэ их гоё зүйл шүү. Тэгээд дараа нь өөрийнхөө дасыг дүрхээд энэ хоёроо яадаг хоёроо хараагүй амар юм байна. Одоо би гуашин олж аваад байгаа. Гуашин олж аваад тэгэл ингээл банк хэрэглэж хахад юм уу нэг хэлсэн урчлээ эдрийг арилгадаг. Тэгээ арсыг гоё чангалдаг. Бас төхөр олгодог гэж байгаа. Тэгээд энэ хоёрыг бол хэрэгжүүлээд нэг удааг байгаа. Сар марл болж байгаа. Гэтэ одоо тэгээ болж өглөө оройд хэрэгжүүлэхийг хичээдэг. Тэгээд жирийн үедээ ингээд дандаа ингээд бүгдийг сандны хийгээд хөрөгчөндөө хийчдэг байгаа. Тэгээд эдгээр чинь ингээд хэрэгжүүлэхэд их олон минут авахгүй. Энэ жишээ нэг 5 минут гарan л болдог. Яагаад ингээд би бол нэг 5 минут гарan л хэрэгэлдэг. Тэгээ энэ хөрөгчөнд байж байгаа аягаа хүүтэн байж байгаа илээд хаа ингээд бүлээн болчдаг. Тэгээл би болчдаг. Яг хоёр зэрэг ингэчээр аягаа гоё зүгээр юм гэлээ. Энэ бас их гоё зүйл байгаа. Тэгээд өглөөд ерөнхийдөө эдрээгээ хийчээд тэгээд дасглаа хийгээд дасглаа нэг 20 минут хийдэг. Тэгээд нөгөө нэг аппликейшнууд ингээд янз янзаар татаад авчих. Хөвчлэн би өөр нөгөө нэг гиз бүхсний дасгал хийдэг байгаа. Тэгээд хажуугаар нь хаяа ингээд 3 өдрөөр өөрийг бүтэн биенийхийг нэг өдөр нь хийчдэг. Тэгэл ингээд ээлж тариа авчдаг. Тэгээд хагас өдрөөр амраадаг өөрийгөө. Тэгээд хагас өдөр бол нэг хэрэг тосхгүй. Эдрээ бүгдийг амраагаад ганц өдөр бүгдийг өмждөг байгаа. Тэгэл дасгалаа хийжээд
өдрийнхөө юу хийх хэвтэй, өнөөдөр юу амжуулах хэвтэй тэдрийгээ бичиж юу адагаа бичиж тэмдэглээд тэгээд нэг 10 минутаас нэг 10-аас 15 минут номоо уншдаг байгаа. Одоо энэ номыг уншиж байгаа. Гоё эмгтээчүүд зэрэгс аяга гоё ном билээ. Би тэгээд эхлээд удааг байгаа ерөнхийдөө супер ном байлээ. Тэгээд ерөн өөр бол урд нь бас нөгөө нэг бүр 5:30 5 маа тосоод хэлний сургалтанд цуудаг байхдаа хичээлээ тэгж тавтдаг гэсэн. Одоо бол нэг жоохон хайр байгаад байгаа. Тэгээд одоо сэлээ бас үзэх хэрэгтэй байгаа. Тэгээ сайн нэг хэсэг манай зөвхөн амьдарч исэн болохоор нөгөө хүн байхаар бас хатархи эрт басчаал чид юм хийгээд чадахгүй. Гэхдээ манай зөвхөн надтай өргөнд асуулаад өглөөлгөн цог хийжсэн. Юу гоё байсан. Тэгээ одоо хараа буцаад хичээлээ хийж эхлэхгүй бол бас нөгөө хичээл тэгээ дээрэс нь бас өөрийгөө хөгжүүлэхгүй нөгөө таалрахаллаа гээл тэгэл гоё нөгөө нэг урмын юу муу гээл тэдрийг нөгөө бичиж нэг хэсэг нэг жоохон бичдэг байсан. Тэгээ одоо жоохон ингээд тасалдчихад байгаа. Тэдрийгээ буцаж бичиж эхлэх ёстой байгаа. Ерөнхийдөө ингээд юмнуудыг хийгээл ахаар айгүй гоё ингээд нөгөө нэг тогтмол хийгээл ахаар ингээд дадлал болчдөг. Тэгэл тэдрийгээ нэг хийхгүй ингээд тасгал масгалаа ингээд нөгөө хийх ёстой өдрөө хийхгүй ангууд. За өнөөдөр тасгалаа хийгээгүй дээ гэл нэг жоохон сэтгэл тийм болчдөг. Тэгэл ингээд дадлал болгоод юмнуудаа авчих юм бол үргэлж хийгээл ингээд яхад идэр чи ингээд нэг олон минут, нэг олон цаг зарцуулаад байхгүй. Тасгаландаа нэг 20 минут, сунгалтандаа нэг 10 минут, энд нэг 5-6 минут тэгэл энд бол тэгэл тэгээ энэ дээр болохоор бас нэг хийх юм нөгөө нэг coconut oil-аар ингээд аягаа тусалж аваад хийдэг. Тэгэхээр тийм авраа ордог гэдэг юм биш. Тэгээд coconut oil бол нэр үнэхээр айгүй олон гоё ач тустай хүмүүс мэддэг бах тий. Би бол жишээ нь кофендээ хаяа хийж уудаг. Энд бас их ингэж хэрэглэн би миндээ маань бас хаяа дүрхэн анаа охин бас нөгөө нэг гүсмсэндээ бас дүрхэн юм яаж зурл хэрэглэж байгаа. Тэгэл нэг жоохон юу хүртэл ингээл нөгөө шумуул хазал идэрч авих хүүхдэж айгу мачцсан байдаг штэ Улаанбаатар нь. Тэр мэр үе хүртэл ингээл түрчгэр айгу хөрх ингээл цатнах магтан гайг болчтой юм лээ. Ер нь юмд л хэрэгтэй санагдсан. Тэгээ бид гурав ч нөгөө нэг тийм их өөх тос ер нь өөх мөхнийг хийдэггүй болохоор өөх тосоо coconut oil, шар тос, оливын тос, маск литрээр нөхдөг байгаа. Тэгээд алман самар эзэж нөхдөг байгаа. Иймэрхүү. За өглөө дөрөвхийдээ хэрэгжилдэг юмнууд ийм байна. Тэгээ одоо та нартай тасгалаа хийж үзүүлье. Тэгээд энэ тасгал бол татаж авахд бол би ингээд өөрийнхөө тасгалуудыг харуулъя. Тэгээд би герман дахтаал ингээд аюух татаад авцсан. Одоо ч гэсэн ингээд нөгөө байж байдаг. Тэгэл хийгээл дуусгаар та энийг татах уу, таны тасгал дандаа ингээд 30 хоногийн юутай байдаг. Өдөртөө ингээд өдөр болгон хийгээл тэгэл аюух хөрхөн сэрүүл ингээд сануулдаг. Тэдэр мэдэрн гараад ирчдэг. Тэгэл тэр би чинь нөгөө нэг яг 6-ад ингээд сануулгын үеийг тавьчихдаг. Тэгэхээр ингээд яг юу яриад нийтгүйсэн ч гэсэн сануулаад ороод ирдэг яг. Тэгэл за тасгалаа энийг тэгин гэлээ гоё. Тэр аппликейшнууд бол үнэхээр гоё яагаад тэгээд бүгдээрээ тэдрийг тавиад юу ачгаар ингээд цаг минут одоо амар одоо тэдэн минут одоо тэдэн секунд хиймээ гэл тэр минь бүгдээрээ гаргаад заагаад өчтдөг. Тэгээд ингээд бас тасгал мэдхгүй чадахгүй нэр яаж хийгээд ингээд одоо нөгөө яг юм бодит хүн биш болохоор яг яаж хийгээд байгааг нь ойлгохгүй харагдахгүй хүн бол шууд нөгөө нэг YouTube руу нөрөөд одоо дээр нь видео ингээд орж үзэх байгаа. Тэр рүү нөрөөл яг яаж хийж байгааг YouTube руу ороод харчдаг юм байлээ. Тэгээ ерөн супер гоё. Би тэрийг бас зааж өгье. Тэгээ бүгдээрээ явцсандаа татаж аваад йога мог хүртэл яаж зөөрөл яд юм бэлээ. За тэгээ ерөнхийдөө манай гэрийнхэн бол эртүүд унтаж ирцэрдэг хүмүүс байгаа. Тэгээ хүүхдүүдээ би бол айл болох яг 8 цагт нь удуулахыг хичээдэг. Гэхдээ одоо сүүлийн үед жоохон томроод байх шиг байгаа. Тэгээл жоохон 8 жоохон өнгөрөөгөө бол 30 мууч гээ унтаад идэг болчиход байгаа. Тэгээд би бас яалтчгүй нөгөө цөөгөө харуулаа. Одоо нөгөө герман дахтаа тусдаа өрөөд байдаг яхад
Унтцгаараа гэж өрөөнд нь оруулаад хаалгыг хаачдаг гэсэн. Тэгсэн чинь одоо болохоор нөгөө цог унтдаг болохоор ээж та ээж унтах чаа та ээж унтах чаа гэх. Би болон жоохон унтуулчаал тэгээд нөгөө нэг юм уу жоохон амжилт унтмаар байдаг. Тэгээд гуруула цог орондоо ороод орой унтахтай жоохон ингээд ноололдож нялуурцгаадаг байхгүй. Тэгээл миний орон дээр нэг жоохон ноололж нялуурах гал ээжээ унтах гэл. Тэгэл яалтчгүй гуруула цог орондоо ороод 10 минут номоо уншаад тэгэл за нөгөө хоёрыг унтаалчаад босноо гэл тэгэл гудлаа унтаад. Тэгээ орой унтахтаа Wi-Fi дээр утасныхаа дуу муу бүгдийг хаагаад энэ том руундээ орхиод амлганы өрөөндөө өрөөсөө утас юг оруулахгүй хичээдэг, оруулахгүй. Тэгээд утас дуунуудын хаагаа Wi-Fi-ийн хаагаад унтдаг аа. Өглөө босчоод ерөөхдөө нөгөө нэг утасныхаа юм нэг мэдийг нээхгүйгээр хамаг юмнуудыг амжуулчаад дараа нь нээхийг хичээдэг. Тэгэхгүй бол ингээл нээчихэнгүүт за мессеж ирсэн ингээл бас нэг 10-15 минутын хаваа явчихдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэхгүй хичээдэг. Тэгээ ямар нэг юм хэрэгжүүлэхдээ бас хүүхдүүд айгуу сайн хэлцдэг. Ээжигээ болохгүй юм хийж аваа сануулж аваарай гэл. Тэгэхээр айгуу хөөрхөн ээж та болохгүй юм хийж гэн гэл. Нөгөө нэг би хоолны ширээн дээр ерөөсөө ээжигээ утас оролдох юм бол болохгүй гэж хэлж аваарай гэлцэн. Тэгсэн чинь айгуу хөөрхөн яахаар юм мэдчих та утасаа оролдохоор ээж та болохгүй юм хийгээд ингээ за уучлаарай гэл тавиал. Бүр үнэхээр чухал мохол байдаа. Ээж нэгээс чухал хүнд чухал юм бичээд хилээд хийгээд хэлдэг байгаа. Тэг хүүхдүүдээ юм сануулаад хэлчихээр айгуу гоё яг ингээ сануулаад тэгэл ингээл болохгүй тийхгүй штэ ээжээ гэл. Тэгэл яг тэр хэлсэн хамд өрөхгүй бас хүүхдүүд яг тийм болчихно гэл өөрөө айгуу хичих болдог. Ер нь ингээд хүүхдтэй болсноос хойш илүү их янз янзын юм илүү их сурж гэн, өөрөө илүү их хичээх болж гэн, өөрөө илүү их одоо мундаг байж харагдаж хүүхдүүдтэй нөгөө үлгэр дуурайл болох гээд өөрийгөө айгууч их өөрчлөлт юм бэ. Ээж аснаасаа хойш сурж байгаа ч юм их байна. Тэгээд үлгэр дуурайл болохын тулд мундаг байх гэж үнэхээр хичээдэг болд юм байна. Тэгээд тиймэрхүү. Тэгээд сүүлийн үед гурван бас хэрэгжил би нэрээс оригиналаар байгаа шүү. Амар л байгаа. Тэгээд гэртээ байгаа. Тэгээд дасгалаа хийж үзүүлэх гэж байгаа болохоор ингээ үед бол би ингэж хуцлаа дасгалаад бүгд босоод гэрийнхээ офцыг хүмүүсчил дулаахан байвал ингээ яг нэг амтланхаа офц нартай марка хүнсэж өгдөө тэрнтэйгээ хийчдэг. Сэрүүг маал гэрийнхээ офцыг хүмүүсэд хийчдэг байгаа. За тэгээ одоо нэг бичлэг хийх гэж байгаа болохоор фитнесийнхаа өмсдөг хувцас өмсчлөө. Тэгээд нүүраа мамстай жигээ оригиналаар ямар ч нүүраа бодоод байгаа болохоор жоохон эвгүй харагдаж магадгүй. Гэтэ байгаагаараа сайхан дээ. Ерөөхдөө ингээл хийчлээ. Тэгээ би сая юу ярьжсан. Тэгээд нэг сүүлийн үед бас нөгөө хоёр хүүхэдтэй байгаа. Яа намнасаа ингээ болж өгвөл тийм хэрэггүй муухай үг гарахгүй хичээгээд тэгээ нөгөө нэг амар гэдэг үгийг хэрэглэхгүй хичээж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгээ хоёр хүүхэдтэй бас хэлсэн. Энэ нэг битийлэр ер нь нэг амар гэдэг чинь нэг гоё үг биш. Амар гоёч гэж байх уу? Айхаар тийм гоё моёч гэж байх уу тий. Тэгээ энэ үгийг гурлаа хэрэглэхээ бай гэж хэлсэн. Ерөөхдөө бас нэг бодож байгаа. За нэг хагас жил болох гэж байгаа хөө болж байгаа хаа. Тэрнээс ч бодож байгаа. Тэгсэн чинь манай хүүхдээ ял би нөгөө олон жил хэрэгэлсэн болохоор бас аягүй хэрэгэлдэг. Тэгэхээр ээж та болохгүй гэлчлээ гэхээр за нуучлаарай гэж тэгэл энэ үтчлээ ингээд хүүхдүүдтэй аягүй хөрхөн хилээд ингээд сануулчаар аягүй хөрхөн цогтой хичээгээд аягүй гоё юм байлээ. Тийм. За иймэрхүү юмнууд хэлхийг хүслээ. За тэгээд одоо хэмдэлээ цогтой дасгалаа. Би нэг 20 минут дасгал 10 минут сонголт хийдэг байгаа. Тэгээ сонголттой нь болохоор манай би нөгөө аягүй тийм онлайн юм хичээлүүд авдаг. Одоо болохоор яг одоогоор л нөгөө нэг уран холбоогийн нөгөө нэг боломж гэдэг сургалтыг авсан байгаа. Тэгээ тэрэн доторх юмнууд үнэхээр гоё юм билээ. Хямдхан. Тэгээд сая хэдэн зуун лээ. Тим үн цэнтэй сургалт хямдраад 98% хямдраад 25,000 болсон байгаа.
Тэгээд тэрийг нь авцсан орж үзэж байгаа үнэхээр гоё гоё юмнууд байлээ. Тэгэхээр та нар маань ч гэсэн ийм гоё боломжийг олдохгүй бас ашиглаад аваарай. За энэ юугаар арчлаарай. Чивчээд дараад. 3, За ингээд тасгалаа. Start 30 seconds. High stepping. Халаалтыг тасгалаа. Keep your upper body straight. Half the time. 10 seconds left. Болж байгаа халаалт тасгалахаар хурдан дуу. Амсгаараа 2, 1. Take a rest. Next 30 seconds. Jumping jacks. 3, 2, 1. Start 30 seconds. Jumping jacks. Inhale when your feet are apart and exhale when pulling them back. Half the time. 10 seconds left. Three, 2, 1. Take a rest. Next. 14. энэ аппликейшнууд ийм гоё юм. 7 each side. Хэмээн заагаад төвчдөг тэгээ хөөрхөн ай маягтай болохоор гоё яагаад тий хаанаас ч өөртөө эсвэл татаад авчин. Тэгэл өдөрт энийгээ This даагаар on a mat. ингээл хийчихнэ. Би хөвчлэн бүсний дасгал, эзний дасгал. Энэ бол одоо яг хийж байгаа болохоор бүтэн миний дасгал байгаа. 3, Тий 2, ингээ 1. үдийн таачдаг байгаа. Start. 14. Heel touch. 7 each side. Нэ. Болж өгвөл бас удаа зүгээр. Тийм амар хурдан биш. Бие мэдрээд Take гоё a rest. Next. 12. удаан Bird удаан dog. хийх хэрэгтэй байгаа. 6 each side. За бүтэнгээр багтгуулж матгуулах за гэсгүүч. Тэгэл болж өгөл жоохон удаан бие булчингаа мэдрээд хийгээрэй. 12 ингээл нөгөө тоонуудын хийгээд 3, секунд яваад өгсөн. 1. Start. 12. Bird dog. 6 each side. Арай гэтсэн. Take a rest. Дийлэн булчин болж яг ингэ орж ийн мэдэрч гин үү? Хараад мэдрээд хийгээр. Камерт хичээсэн юм. Харуулж тохиолж их гэж. 12 ширхэг гэх юм бэ? Тэгээ гоё. 3, Амсгалаа 2, авч 1. Start. 12. Reverse crunches. Яг ингэж аягсаа өвдөж байгаа байхгүй. Take a rest. Next. 12. Leg raises. Одоо ингэж эхлээд надад 12 яваад байгаа. Тэгээд
голоор нэг халаад тэгээд энэ чинь 10 мар болоо авчина. Тэгээд ингэж яадаг баг. Энэ асараа хэрэгтэй. Тэгээд асуул бол аян зургаа энэ чинь ингээ 31-ийг хийлэгдэг. Start. 12. Leg raises. Мэдрэл. Take a rest. Next. 30 seconds. Plank. Гоёдоо гэдэг. Чим хавдуулын мэдчихээс. За 30 секунд баг. Би одоо эхэлж. Цаасаа төвлөд эхэлчлээ. 3, 2, 1. Start. Ano mo, 30 chunks, seconds. Plank. It's not right if your shoulders or lower back are sore. Half the time. 10 seconds left. 3, 2, 1. Take a rest. Next. Миний 30 application seconds. Butt kicks. хөвчлээ. Германилтай байдаг. Энэ бүтэн байныг англитай. Тэгээд манай Монгол англитай хүмүүс их юм чаа. За одоо энэ голынх нь бие халаалтын дасгал. Тэгээд нөгөө дасгалууд тавтаад явдаг баг. 3, 2, 1. Start. 30 seconds. Butt kicks. Please keep your chest up. Half the time. Болж үлдээ. 10 seconds left. Асгай хамтралгаа. 3, 2, 1. Take a rest. Next. 12. Heel touch. 6. Each side. За одоо ингээ ахад эхнээсээ. Тэгээд энэ нөгөөний 30 өдрийн дасгал. Тэгээ эхний би нөө хийгээд дууссан. Тэгээд ахад явах голоос нь явуулах гэсэн чинь болохгүй. Энэ нь болохоор эхний дасгал болохоор ингээд 3, 2, эхний өдөр болохоор ийм баг хийнэ. start. Power. 12. Heel touch. 6. Each side. Хурдыг Take a rest. Next. 10. Bird dog. 5. Each side. дасгалуудаа болж өгвөл жоохон айжхан хансгаа аваад гаргаад хийх хэрэгтэй байгаа. Гүн хурдан хийчихвэл ямар ч булчин нөлөөлөхгүй. Өөр дүнгүй маягийн хийх бах. Яг нь хөдөлгөөн л хийж байгаа юм да. 3, 2, 1. Start. 10. Bird dog. 5. Each side. Бол 10 Take a rest.
Тэсэж өгч байгаа та. Тэч нөө оргороо л ах шүү дээ. Нэг амир бодовч хотод тасгал хийгээд яг өгчдөг. Амс үед нь ингээд хамраагаад булчингаа хамрааж хэрэгтэй байгаа. 2, 2, 1. Start. 10. Reverse crunches. Take a rest. Next. 10. Leg raises. Чиний туранхай хүн ч гэсэн бүхий ч гэсэн нөө ингээл сухараа мах гарч ирээд тийм л тий. Дасгал хийж бишэлгүй хамгийн сайн гэсэн. Start. 10. Leg raises. Арам. Тэгээд гоё юм за. Хада ингээд тасгалыг бүгдийг заасан байгаа. Тэгээд энэ дээр нөгөө видеол энэ дээр нь дараад одоо ингээд энэ тасгалыг яг одоо ингээд бидэрт яг хүн үзүүлэх байгаа болохоор зарим тасгалыг ингээд ойлгохгүй мэдгүй байх юм бол ингээд хөрхөн заагаад өгөх юм. Тэгвэл ингээд сайн нэг ингэх хэрэгтэй юм тэгшхэм шин. Ингээд харчна гэх байгааз. Тэгээд энэ яваад байгаа ая ярьж байгаа юмнууд ингээ хаачих болно. Exhale when lifting your legs and inhale when lowering them. Ингээд Take a rest. болчихоор Next. ингээд яа. 30 seconds. Cobra stretch. Энэ тасгал айгүй хөрхэн сонголттойгоо юм байлээ. Гэхдээ би өөр нь тасгалаа ингээд нөгөө нэг тусгай гэж тий. Дастаа нөгөө арбайнууд сонголт хийдэг. Би тэрийг нөгөө фитнес багш 3, Мими 2, 1. Start. 30 seconds. Cobra stretch. Мимигийн фитнесийн багш Breathe хөрхэн slowly while holding залуу гэр yourself up. бүлээдэг блог хийдэг. Тэр хоёрынхаа тэр Мимигийн багшаар авч ирсэн. Half the time. 10 seconds left. 3, 2, 1. Take a rest. Next. 30 seconds. Тэрнээсээ гайгүй сонголтыг сурсан байгаа. Bijil гарan 2, 1. Start. 30 seconds. Child's pose. Please make sure there is enough space between your shoulders and ears. Half the time. 10 seconds left. 3, 2, 1. Take a rest. Next. 30 seconds. Lying twist stretch left. 3, 2, 1. Start. 30 seconds. Lying twist stretch left. Please always keep your shoulders on the floor. Half the time. 10 seconds left.
Yeah. 30 seconds. Line twist stretch right. 3, 2, 1. Start. 30 seconds. Line twist stretch right. You should feel a gentle stretch in your opposite waist. Half the time. 10 seconds left. 3, 2, 1. За. Ингээд дуусч байгаамаа. Лагуурна. Баяр хүргэж. Сулайж туссан. Тэгээд энэ ингээд хөрхөн юунуудаа хил мэлээ ингээд оруулцдаг. Тэгээд өндөр хилээ тэг ямар зорилготой нэг биг ашиглаж байгаа турах гэж байгаа юм уу? Би галбраа авч үлдэх гэж байгаа юм уу? Эсвэл улам булчинлаг болох гэж байгаа юм уу гэл янз янзын асуулттай байдаг. Тэгээ тэр асуултын бүгдийг бөглөөд тэгээ өөртөө тааруулаад ашиглаждаг байгаа. Ийм хөрх аппликейшнууд зөндөө байгаа шүү. Тэгээд эдрийг татаж хэрэглэдэг болоорой. Манайхаа. Тэгээд би сонголтын болохоор нөгөө фитнесийн багш Мими гэдэг хөрхөн охин байгаа блог хийдэг. Тэр охиноос сурсан. Тэгээд сонголтоо ингээд өөрөө тусдаа 10 минут хийцдэг байгаа. Тэгээд одоо би сонголтоо өөрөө хийчихнэ. За тэгээд дараа би сонголтыг ер нь тэгээд дасгал хийх болгондоо сонголт хийх хэрэгтэй байд юм билээ. Би нөгөө фитнест жил гарсан боо. Явахтаа юу яжсан. Сонголт ерөөсөө хийж мэдгүй халаалт яг нөгөө нэг юун дээр гүгээл халаалт хийдэг байсан. Ер нь дасгал болгоны өмнө халаалт сонголт хийж явах хэрэгтэй, дараа нь сонголт хийж явах хэрэгтэй гэдэг юм байлээ. Тэгэхээр тэрийг мэдэхгүй бахан жил гарсан өстө сонголт хийхгүй л нөдөлөдөг байсан. Тэгэхээр яах вэ? Арай үр дүнгүй цааш ямар ч гэсэн бас ингээд ямар нэг юм эхлүүлэхдээ бас багштай тэглүүлээд мэдээж цуг явж маавал их зүгээр үр ашигтай зүгээр санагдсан. Тэгээд би Мимигээс фитнес авдаг байсан авсан сүүлийн нэг ганц 2 сар л цуг хичээлсэн. Тэгээд сонголтыг сайн мэдэж авсан. Би одоо бол дасгал болгохныхаа ард нэг 10 минут сонголтоо хийдэг. Гэхдээ энэ дасгал айгүй хөрх ингээд халаалттайгаа, сонголттайгаа тэгээд саячин бараг 12 минут ингээд явцдаг. Өсрөл 20 минутын дасгал байгаа байхгүй. Тэгэхээр айгүй хөрхөн байгаа. Тэгээд бүх юм өөрөө ингээд заагаад өгч байгаа болохоор үнэхээр хөрхөн. Тэгээд та нар ингээд аппликейшн татаж суулгаад өглөө болгоныг өөртөө 30 минут зарцуулчихж байгаарэ. Тэгээд эрүүл мэндэд чинь тустай дээрээс нь тэгж нэм таргалаад байхгүй. За ингээд хүнсэндээ авч байна. Энд нэрээ айгүй еврей хүмүүс их байт юм бэлээ. Энд жишээ нь одоо еврейчүүд байна. Хар юм уцтай хүмүүс. Энэ еврей хөлт байна. Маахан еврейчүүдийн хорол арах юм байт юм бэлээ. Тэгээд айгүй их камер ихтэй. Эдрий чинь айгүй сүртэй хамгаалт юм бэлээ. Бута 5-6 гараа юм цэргүүд байнгын манараллаар ингээл хяналт хийгээ явж идэг. Эдрээс еврей хүмүүс байна. Эдрээ хасаа айгүй хамгаалт юм бэлээ. Тэгээд манайхын сайхан хамгаалттай ахай тархан цаацтай газар амьдардаг даа гэж. Энэ гүр гэдэг юм. Түнэл гүр эндэгүр богоо явдаг. Архан гүр байна. За энэ гэрлэн тохион айгүй хөөрхөн. Дугуйныхан доор нь жижигхэн. Тэгээд энд өстө хүмүүс айгүй сайн хөгшин залуу хүүхдэггүй
айгүй дуундаг. Дуун зогсоолн ч хаасайгүй ч дуу байгаа харж байгаа хтэй. Тэгээ бас нэг ингээд давра обсууд дээгүүрээ айгүйх обсын бариудтай лээ. Саяны өнгөрсөн доороо обсуудтай обстай дээрээ орон сууцээд юм лээ. За энэ айгүй хөрх ингээд суудаг сандлууд, энэ хүүхдийн тоглоомын талбай айгүй гой зөөлхөн доорн хогисаа байна. Хасаагүй хогисаа сайн хөгцсөн. Үгүй бэд юм бэлээ хөгцсөн. Энэ барилгуудыг анхаарчаал яасан гоё шилтэл болсон. Ямар гоё барилгууд эдрээ ярилцаа байртай болох юмсан гэл анх нөгөөний ирэхээс өмнө айгүйх байр хайж гудамж мэдрэлдэг байла. Хасаагүй алхаал энэ тэнд очиж үгүй ингээд байрныхан зарууд ингээд байрныхаа гадаа ингээд хатцсан байт юм лээ. Тэгээд тэр заруудыг очиж зургийг аваад хүмүүсээр яриулаад тэгж байр хайдаг байлаа. Их том нох байна. За ишээ одоо ингээд ойрхон вагоны буудлаа байдаг. Тэгээд одоо энэ гүрэн дээр вагон явж байна да. Том вагоны буудлаа манайх ойрхон. Энэ рол юу гэдэг лээ. Дуу бас хажуугаар нөгөөнийг юу гэдэг лээ мартчихжээ. Тийм бас айгүйх ундаг. За энэ байр нэг сэн содан санагдаад ордож очиод харуулж байна. Хатан донд байшмаа юм шиг. Хатыг дэшмөлгцэн юм шиг. Цанхууд харагдаад цаана стейшн том вагоны бодол харагдаж байна. За өөрчн байшингийн нөгөө талд нь юм том зурагт реклам мэдээдтэй орж идэм байлээ. Тэр цаана манай ажлын гүүр байна. Би яг одоо энэ даавар орж байгаа энэ замаар бол нэг явдаггүй. Хаяа явдаг. Дандаа нөгөө талаар нь хөвчлээ авчдаг. Энэ ингээд дандаа зарим нь байр, зарим нь офис байгаа. Нас нэг сэн содан санагдаад харуулж байна. Юу ч юм те. Том офисын өмнө нь байна. Магт ойрхон дэлгүүр, хамгийн ойрхон дэлгүүр, хүнсний дэлгүүр, энэ дэлгүүр байдаг. Тэгэл эндээс юмсаа цуглуулдаг. Бас нэг ойрхон бас жижигхэн хүнсний дэлгүүр байдаг. Тэндээс юм авчдаг. Одоо ишээ дууны зогсоол байгаа. Тэгэл дуугаа зогсоолд нь тавиал дэлгүүрлөгөө орчод гараад ирлээ. Ингээл хүнсээ хоёр цөнгөндөө чихэл, өөр хүчэндээ чихэл явж өгдөг дөө. 7 хоногт нэг 2